Сайн байцгаана уу? Ганаа бичлэг үзэж байгаа бүх хүмүүстээ өглөө өдөр оройн мэндийг хүргье. За өнөөдрийн энэ бичлэгээрээ би та бүхэндээ хятадын нэгэн нэвтрүүлгийг орчуулж ярьж өгөх гээд бэлтжигсэн байгаа. Энэ нэвтрүүлэг маань тухайн үедээ олонний анхаарлыг их татчихсан нэвтрүүлэг гэдгээр онцлогтой. За ингээд бүгдээрээ нэвтрүүлэгтээ анхаарлаа хандуулцгаая. Манайхаа нэвтрүүлгээ ярихаас өмнө та нартай өнөөдрийн энэ дугаарыг маань ивент гэж оролцож байгаа байгууллага танилцуулъя. Гүйлгэхгүйгээр гялс сонсоод аваарай. Та брэнд үнэртэн маш хямдар худалдаж авах боломжтой болсон гэдгийг мэдсэн үү? Хэрвээ мэдээгүй бол анхаарлаа нааш нь хандуулаарай. Ганаг нь өнөөдөр Европын зах зээлд олонний анхаарлыг татаж эхэлж байгаа Италийн Чогон брэнд ивент гэж байгаа. Чогон нь бидний сайн мэдих Францын Dior, Chanel, Prada, Италийн Giorgio Armani, Gucci, Versace гэх мэт 140 төрлийн алдартай брендийн сүрчгийг яг аль биесны эрхтэйгээр нь ориг жороор нот, дооз, огт зөрөхгүйгээр үйлдвэрлэж өнөөдрийн байдлаар дэлхийн 90 гаруй оронд аль биесны эрхтэйгээр худалдааж борлуулж байгаа брэнд юм байна. Брэнд үнэртэн маш хямд үнээр та бүхэндээ санал болгож байна гэсэн үг. Яг одоо дэлхийн чиг хандлага хит үнэтэй тансаг хэрэглээнээс татгалзаж ухаалаг минимал болон хэмнэлтэд хэрэглээнд шилжиж байгаа энэ цаг үед Чогон брэнд маань Европын зах зээлд хүч төрөн орж ирж байна. Тэгээд та нар маань Чогон брэндийн уснуудыг хангуулт өөрөг Алтай хотгоны баруун урд байрлах хостел центрээс худалдан авах боломжтой юм байна. Мөн 86 10 47 78 дугаард холбогдоод үнэгүй хөргүүлээд аваарай. Нэрээ та нар маань Ганаг үзээд ирлээ гэд очих юм бол хөнгөлөлт үзүүлэх юм байлээ шүү. Доор байрлуулсан линк руу ороод үнэртэй усаа үнэгүй хөргүүлээд аваарай. Брэнд усанд их мөнгө өрөх шаардлага боллоо. 2012 оны 3 дугаар сар Сычуан мужийн Ильянжин тосгон ядуурлыг бууруулахад дэмжлэг үзүүлэх судалгааны зорилгоор засгийн газраас томилолт авсан нэг залуу энэ тосгонд хүрэлцэн ирсэн. Уусаар хүрээлэгдсэн төвөөс аслагдсан энэ тосгон нь иргэдийн боловсролын төвшнгөөрөө маш доогуур бичигддэг гинэ. Энд дунд сургалт төгссөн хүн тун цөөхөн түүнийгээ дагаад ч тэрүү хүчирхийлэл хулгай дээрэм газар авсан ийм тосгон юм байна. Залуу маань айлуудаар судалгаа хийж аваад нэг хачирхалтай гэр бүлийн тухай олж мэдээд шуудхан Сычуан телевизэд мэдээлэл хүргүүлсэн. За тэрээр энэ гэр бүлийнхэнд асуудал байгаа бололтой. Тэгээ энэ айлын цаана бидний мэдгүй ямар нэгэн нууц байгаа гэд хит хитэн сонирхол татгүйц нууцлаг зүйлсийг захиандаа дурдсан. Уг мэдээллийн дагуу телевизийн маань Ильянжийн тосгоныг зорьсон байгаа. За энэ удаа нэвтрүүлгийн багийнхаа маань өөрсдөө ядуурлын эсрэг судалгааны нэвтрүүлэг хийж байгаа гэж худал хэлээд айлын эзнээс нэвтрүүлэг хийж дүрс бичих хэрэг олж авсан. Цонхон хагаарч хаалган дэлгэгдсэн хизээ мүдгүй нурж унах төгсөн хуучин байшин тэднийг өгцөн. Таазнаас нь ус гоожоод судал татчихсан ханан цоорч хаа савгийн нүх гарчихсан байгаа. Үхсэн хулган, овоолсон хог новш, хэр буртаг болсон хувцас хизээ угаасан болоо гэмээр хүнжил хуц. Альнаас нь чимп эхүүн өмхийн үнэр хахалж исэн. Гэрээ эзнээс байшин яагаад ийм үнэртэй байгаа юм бэ гэж асуусан чинь энд гахай тэжээд юм аа. Тэгээд та нарыг ирнэ гэд өөр газарлаа аваа авчихсан. Тийм болохоор муухай үнэрцэтгэе гэж хариулсан. Энэ байшинд гахайтай хамт амьдардаг гэсэн 60-аад насны туранхай, цагаан үстэй, ядруухан хуцалсан өвгөн 40-од настай болов уу гэмээр нэг эмэгтэй үсийг самнаа зогсож байна. Аав охин хоёр шиг харагдаж байгаа энэ хүмүүс яг үнэндээ хосууд гинэ. Нөхөр нь эхнэрийнхээ үсийг самнаа зогсож байхдаа толгоогоо алгуурхан доошлуулад түүнээс асууж байгаа. "Чонвэ, чи надтай гэрлэх үү?" гэсэн чинь эхнэр нь "Үгүй." Нөхөр нь дахиад л "Тэгвэл би чамтай гэрлэх юм уу?" гэсэн чинь "Би хүсэхгүй байна" гэж хариулж байгаа. "Тэгвэл чи надад хайртай юу?" гэж асуусан чинь асуулт нь дуусаагүй байхад эхнэр нь уурлангуй "Үгүй" гэж хариулж байгаа. Нөхөр нь энэ бүгдэд инээгээ зогсож байгаа ч гэсэндээ энэ яриа нь эхнэрт нь таалагдахгүй байгаа нь илт ажиглагдчихсэн. Сэтгүүлч нөхрөөс нь "Та хоёр анх яг яаж танилцчихсан бэ? Та өөрийнхөө тухай болон эхнэрийгээ танилцуулж болох уу?" гэхэд "Бид танилаараа дамжуулаад танилцчихсан. Энэ сэтгцэн өвчтэй. Гэхдээ айгүй сайн уншдаг бас гадаад хэл мэддэг" гэж эхнэрийгээ байнга л энэ нэг юм гэд айгүй доромж үгээр харьцаж байсан. Тэгээ савал хийвэл түүнийг буруутгаад уцаарлаад исэн нь нэвтрүүлгийн багийнханд тийм ч таатай санагдаагүй. Тэгээ юу ч дуурахгүй, юу ч ярихгүй байсан эхнэрээс нь "Таныг хэн гэдэг вэ? Та хэдэн настай вэ?" гэж асуухад тэрээр шуудхан л нөхөрлөөгээ харсан. Яг л түүнээс айгаад "Би энэ асуултанд хариулж болох юм болов болохгүй юм болов" гэд эргэлзэж байгаа мэт харагдаж байгаа. Тэгээ эхнэр нь сэтгүүлчдийн асуусан асуултыг яг 100% бүрэн ойлгохгүй бас хариулахдаа учир утгагүйгээр хариулж исэн сэтгцийн өөрчлөлтөнд орсон гэдгийг нь илэрхийлж байсан. Тэгээ нэвтрүүлгийн багийнханд нэг хачирхалтай санагдсан зүйл нь юу байсан бэ гэхлээр нөхөр нь өрдөөсөө эхнэрийнхээ хажуугаас огт
хурдхан ч холдохгүй байсан. Эхнэрийнхээ үйлдэл үг бүрийг нь ажиглаад асуултанд өмнөөс нь хариулаад бас харанхуй болоогүй байсан чинь шуудхан л чи одоо унтаа гэд эхнэрийгээ унтуулчихсан. Тэгээ ор шиг засчихсан нэг банзан дээр хөвтөд өгж байгаа байхгүй. Тэгээ сэтгүүлч тэрийг хараад тухгүй биш вэ нөө яаж юм банзан дээр та хоёр унтдсан бэ гэсэн чинь нөхөр нь нэг тийм уурлангуй байдлаар унтчил болж ивэл хаач унтсан яах вэ гэж яриад хөвтөд өгсөн. За ерөөхдөө сэтгүүлчтэд дуртай биш байгаагаа илэрхийлжсэн. Тэгээ энэ үед нэвтрүүлгийн багийнхаа юу гэж утсан бэ гэхээр гэрийн эзэн болон гэрийн эзэгтээд бид бүхнээс нууж байгаа ямар нэгэн зүйл байна гэж бодсон. Ингээд энэ гэр бүлийнхний талаар илүү олон зүйлийг мэдэж авахар тосгоны иргэдээс яриа авсан байна. Тэгээд тэдний олж авсан мэдээллийг товчхон танилцуулах юм бол нөгөө зурган дээр гарч ирсэн гэрийн эзэн эрэгтэйг Ничанго гэдэг одоогоор 55 настай юм байна. Залхуу хориг гэдгээр нутгийнхан аягүй сайн мэддэг. Багадаа гэр бүлийн асуудлаас болоод сургуулаа орхичихсан боловсралгүй. Тэгээ түүнийг 16 настай байхад нь эцэг их нь өөд болоод ганцаараа өнчирч үлдсэн юм байна. Тэрээр 40 нас хүртлээр айлын хашаа, уул хадаар оромж хийж амьдарч ирсэн. Тэгээ нэг удаа түүний хэцүү байдлыг нь өрөвдөөд төрөөс одоо амьдарч байгаа энэ гахайн байшинг нь хүчээсэн байна. Ер нь л залуугаасаа халамж горилсон залхуу архичин ир байсан байна. Тэгээ ерөөхдөө энэ тосгоны ямар ч эмэгтэй түүнтэй гэрлэхийг хүсгээргүй тийм нэр хүнд муутай залуу байжээ. Гэтэл нэг өдөр түүнийг 20 настай эмэгтэйг эхнэрээ болгосон гэсэн цуу яриа гарсан. Тухайн үедээ өөрөө 40-тэй байсан шүү дээ. Тэгээ энэ яриаг сонссон хүмүүс нүдээр харсныхаа дараа л итгэсэн гинэ. Үнэхээр л хөөрхөн царайтай залуухан бас ухаалаг охиныг гэртээ аваад ирсэн байсан байна. Тэгээ мэдээж одоо хамт амьдарч байгаа Чонгуй гэх нөгөө эмэгтэй юм байна. Тэгээ Чонгуй маань анх энэ тосгонд ирэхдээ 19 настай байсан. Тэгээ өнөөдрийг хүртэл 15 жилийг энэ эрэгтэй хамтаар өнгөрүүлж байгаа юм байна. Одоо 35 настай гэсэн үг. Ничанго гэх нөгөө эрэгтэй анх тэр одоо авчирсан охиноо танилцуулахдаа хоол газараас ирсэн найз минь дүү байгаамаа. Надтай нэг гэр бүл болж хамт амьдрах гээд ирсэн гэж танилцуулж исэн. Тэгээ энэ үед нутгийнхан ийм хөөрхөн залуухан охин яг юу дутлаа гэж юучгүй хоосон боловсралгүй ядуу энэ хөгшин нэртэй хамт байдаг байна гэд их гайхдаг, бас их өрөвддөг байсан гинэ. За яагаад өрөвддөг байсан бэ гэхлээр за Ничанго гэд энэ залуу үнэхээр аимшигтай хүчирхийлэгч гинэ. Тэднийхтэй хөрш зэрэгэлдээ амьдрдаг нэг эмээ ярихдаа тэр үргэлжил мөн хөөрхөн охиныг зодож бахируулдаг байсан. Байнгын гэрээс нь уйлаан майлаан эмэгтэй хүний орилон сонсогддог байсан. Тэгээ гартаа урт мод бариад эсвэл урт төмөр бариад савл хийвэл түүнийг ороолгодог байсан. Тэгээ эхний 2 жил гэрээс гарахдаа барагтай л охиныг дагуулж гардаггүй байсан. Тэгээ гахаа хашаандаа оруулаад төмөр гинжээр хүлээд үлдээчихдэг байсан. Нэг удаа охин уйлаад надаас тусламж хүсгээр нь би хашаанд ороод яг ингээд нөгөө төмрийг нь тайлхаа зогсчихсэн чинь гів гин Ничанго ингээ гаднаас ороод ирсэн. Тэгэд би зодуулаад тэр гэрээс хөөгдөд гарч исэн. Тэгээд тэр цагаас хойш би айгаад өртөө ойртоогүй. Хөөрхөн охин бүр өвлийн цагаар ч гэсэндээ гинжтэйгээл байж байгаа байсан гэж ярьсан. Тэгээд тосгоны өөр нэг хүний ярьснаар нэг удаа нөхөр нь хөзөр тоглоно гэ гэрээсээ гараа авсан байсан. Тэгээд энэ хооронд охин зүхтах гээд уулын замаар гүйжсэн. Тэгээд айгүй өвөл болчихсон цастай байсан. Тэгсэн чинь хажуугаар нь өнгөрчихсэн тосгоны нэг залуу Ничангогийн эхнэр байжтай гэд буцаагаад аваачаад өгсөн гинэ. Тэгээ гэрт нь аваад ирсний дараа охиныг зодоод хөлийг нь хугалж исэн гинэ. Гэрээс цохтох боломжгүй болгож байгаа юм байна л да. Тэгээ хэдэн сар хугархаа хөлтөгөө явж исэн гинэ. Тэгээ түүний аимшигтай хүчирхийлэл үүгээр дуусаагүй. Охин ирснээсээ хойш хэдэн жил огт жирэмсэн болохгүйсэн гинэ. Тэгээ өөрт нь асуудал байгаа мó, охинд асуудал байгаа мó гэд мэдгээд тосгоны ирчүүдээс мөнгө аваад энэ эхнэртэйгээ хонуулдаг байсан гэсэн яриаг хүртлээ тийм ээ. Тэгээ тосгоны залуучууд байнга энэ гэрээр эргэлздэг байсан нь охины биеийг үнэлүүлдэг байсантай холбоотой гэж нутгийнхаа ярьсан байгаа. Тэгээ тэдний ярианаас сонсоход ерөнхийдөө эхний 5 жил охин зугтах гээд байнга оролцдог байсан юм байна л да. Тэгээ тэр бүртээ зодуулаад хүчирхийлэл үлддэг байсан. За харин сүүлийн хэдэн жил сэтгцэд нь өөрчлөлт ороод гэрээсээ зугтгаа алчихсан юм байна. Ерөнхийдөө зодуураа дийлхэ болоод сэтгцэд нь өөрчлөлт орсон гэж тосгоныхаа ярьсан байгаа. Тэгээ энэ үед сэтгүүлч уурлах гайхах нь зэрэгцсэн. Хүчирхийлэлд өртөөд биеийг нь үнэлүүлээд ийм харгислал донд амьдарч байгааг нь нүдээр хараад мэдсээр үжиж яагаад хинч цагдаа дуудаж түүнийг хамгаалахыг оролдоогүй юм бэ гэж нутгийнхнаас асуусан. Гэтэл тэдний байр суурь ямар байсан бэ гэхээр за тухайн үедээ хятад улсад хүн амын хүйсийн тэгш бус харьцаанаас болоод эрчүүд нь эмэгтэйчүүдээс хэдэн саяар их болчихсон байсан үе. Тэгээ үүнийгээ дагаад эмэгтэйчүүдийг наймаалцдаг, зардаг худалдаа газар авч байсан юм байна. Тэгээ ялангуяа энэ тосгоны залуучууд
боловсралгүй, хууль эрх зүйн мэдлэг муутай учраас өөрсдөө их нэртэй болно гэдгийг нь хэцүү. Тэгэхээр эхнэр гэдэг нь мөнгө л байх юм бол худалдаж авч болох параметр үнэлэгддэг үе байсан гэсэн. Тэгээд худалдаж авсан л бол тухайн хүний өмч болохоор гэр бүлийн асуудалд гаднаас оролцдоггүй байсан гэсэн. Тэгээд дээрэс нь эрэгтэй хүн л бол эхнэрээ хүмүүжүүлэх нь зүй ёсны хэрэгээгээд эмэгтэйчүүдийн хүчирхийллийг өөгшүүлдэг байсан юм байна. Тэгээ юу боллоо гэж ийм хөөрхөн охин өөрөөсөө 20 насаар ах хөгшин залуутай гэрлэн гээд ирэхвдээ мэдээж зарагдаж ирсэн байхаа гэд хөөрхөн охинд хинч туслаагүй гэсэн үг 15 жилийн турш тэгээ энэ хүнтэй хамтдаа нэг гэрт амьдарч байгаа гэсэн үг. Тэгээ энэ бүгдийг үнэн эсгийг нэгтлэхээр чонгыг ганцааран үнэлдэж аваад ярилцлага авахар шийдсэн байгаа. Тэгээ түүний амнаас л үнэнг сонсож олж мэдэх хэрэгтэй гэсэн дүгнэлтөнд турсан. Тэгэд өвгөнд худлаа хилээд бүр яаж хийж аваад гэрээс нь авч гараад бүсгүйтэй ярилцсан байгаа. Тэгээ чонгыг бүсгүй бүх зүйлийг ойлгомжтой ярьж чадахгүй байсан ч гэсэндээ нэг зүйлийг маш тодорхой ярьсан. Аавынхаа нэр болон гэрийн хаягаа цээжээр мэдчихсэн. Энэ олон жилийн турш мартаагүй цээжилж гисэн байсан ганц зүйл нь түүний гэрийн хаяг. Тэгээ өвгөн бүр ярилцлага өгөхгүй гэрлүүгээ л яараадсан. Тэгээ яаж хийж гад агүй хурдан хүрээд ирж байгаа байхгүй юу. Тэгээ өвгнийг эрхийг харсан чонвы тэр доороо яриа өгөө болчихсон. Бүр өвгнийг хараад айгаад сандраад чичрээд байсан. За ингээд нэвтрүүлгийн багийнхан чонгвигийн аав ээжийг хайж олохоор шийдсэн. Тэгээ цаасан дээр бичсэн хаягийн дагуу Сичуан мужийн Чунцын хот руу яарвчлан очсон маа. За гэтэл түүний аав гэж нэрлэдэг байгаа хүн уг цаасан дээр хаян дээрээ байгаагүй. Тэгээ яг энэ хаян дээр Хэкайжи гэдэг хүн амьдарч байгаад нүгөөд явсан гинэ. Тэгээ охины аав гэдэг байгаа хүний нэр нь бол яг таарч исэн. За тэгээд нэвтрүүлгийн багийнхан маань бүр судалсаар байгаад хуучин хөршийнхэн тусламжтайгаар тэдний нүүж очсон байгаа шинэ хаягийг олж чадсан. За ингээд сэтгүүлчд маань охины аав ээж байж болох хоёр хүнтэй цаг товлоод уулзахаар болсон байгаа. За яг одоо дэлгэцэн дээр харагдаж байгаа эрэгтэй Хэкайжи гэдэг. За тэрээр 15 жилийн өмнө охиноосоо хагацаад түүнийг хаасайгүй хайсан боловч ямар ч сураг гаргаж чадаагүй учраас хэдэн жилийн турш охиноо нас орсон гэж итгэж аваа ийм аав юм байна. Тэгээ энэ хоёр хүмүүст чонгвигийн зургийг харуулсан байгаа. За гэтэл эмэгтэй шуудхан л хараад энэ миний дүү мөн байна гэж таньсан. Тэгээ аав нь ч гэсэндээ ямар ч эргэлзээгүй миний охин мөн байна гэж хэлээд зургийг хараад уйлж эхэлсэн. Тэгэд тэрээр хэлэхдээ охин маань яа харахгүй мөн байна. Тэр амьд байсан юм байна. Тэгвэл яагаад энэ олон жил гэртээ ирээгүй юм бэ? Бид нар охиноо хаасайгүй хайсан. Тэгээд хөрөнгөө бараад охиноо тэнгэрт байгаа гэж итгэж өнөөдрийг хүрсэн. Тэгээ яг яагаад охин маань энэ газарт байгаа юм бэ гэж асуусан. Сэтгүүлчид ямар хүнтэй хэрхэн амьдарч байгааг нь аавд нь хэлж зүрхлээгүй. Зөвхөн чонгвигийн одоогийн эрүүл мэндийн байдлын талаар л хэлсэн байгаа. Тэгээ өөртөө очиод нөхцөл байдлыг нүдээр харж ойлгох нь дээр юм байна гэж бодсон. Тэгээ нэвтрүүлгийн багийнхны хамтаар охинтойгоо уулзахаар тосгонлоо хөдөлсөн байгаа. Тэгэд ээж нь одоо хүртэл амьд сэрэн байгаа. Тэгээ охиноо харахаар яваагүй шалтгаан нь зүрх муутай байна л да. Тэгээ охиныхоо одоо байгаа байдлыг хараад эрүүл мэндэд нь өөрчлөлт орж магадгүй учраас ээжийг нь үлдээсэн байгаа юм байна. За ингээд аав нь охиныхоо амьдарч байгаа хуучирсан байшин дээрээ шууд л уйлж эхэлсэн. Тэгээ охиноо нэг тэрч аваад нөхцөл байдлыг ерөөхдөө ойлгож эхэлсэн байгаа. Тэгээ байшин дотор нэг алхаж үзээд яаж ийм газар миний охин энэ олон жилийг өнгөрөөсөн юм бэ? Яагаад гэртээ биш энэ газар байгаа юм бэ гэд ничангууд уурлаад чамд бүх хариуцлагыг үүрүүлнэ гэж хэлсэн. Тэгээ чонгуй аав ихчигээ хараад өөрөө ирэхгүй нүүрэнд нь нэмсэглэл тодорч байсан. Их чинь 15 жилийн өмнө ахуулж исэн гэр бүлийн зургаа харуулад энэ бол би байна, энэ чи байна, энэ бол ээж байна, чи таньж гин үү гэсэн чинь инээгээд толгойд өгчээсэн. Тэгээ нэвтрүүлэгч чонгуйгаас чи эндээ үлдмээр байна уу? Аав ихчигээ дагаа гэрлүүгээ хармаар байна уу гэсэн чинь би гэрлүүгээ хармаар байна гэж чонгуй хэлсэн. Тэгтэл яасан гэж яг энэ үед нөгөө өвгөн чинь бүх зүйл илчлэгдэж байгаа гэдгийг ойлгоод шууд л аав руу гүйж очиод өвдөг сөгдөө сочгсон. Хэдхэн хормын өмнө л чонгуйг загнаа зогсож исэн эрэгтэй шүү дээ. Тэгэд аава миний буруу аава гэдээсэн. Намайг байхгүй байсан бол танаа охин айл хэдийн хүчгсэн байх байсан. Эрэгтнүүдийн аваа зарчсан ч байх юм билүү хэн мэдлээ. Би түүнийг хооллож унтлаад өнөөдөр өдөө зэрэгтэй байлгаж байгаа. Гэхдээ яг намайг уучлаарай гэж хэлжсэн. Өөрөөс нь хідэн насаар ах толгой дүрэн цагаан хүмүүстэй өвгөн өвдөг сөгдөөд өөрийг нь аава гэд дуудаад хаад Хэкайжигийн царай нь улаагаад түүнийг ойлгохыг ч хүсэхгүй байсан. Тэгээ зүгээр л би чамайг хармааргүй байна. Би охиноо аваад явлаа гэдэг үгийг л хэлсэн. Тэгсэн чинь саяхан л өвдөг сөгдөө сууж исэн нөгөө хүн чинь би танаа охиныг өөрийнхөө мөнгөөр авч исэн. 120 ён болж исэн.
Тэр минийх гэд бүр ямар ч санаа зовсон шинжгүй өгч явуулахгүй санаатай байсан. Тэр олон жилийн хугацаанд зодож дээрлэхэж биеийг үнэлүүлж исэн байж бүр ямар ч гэмших зүйлгүйгээр 120 ёоноор авч исэн болохоор одоо би өгч чадахгүй гэж хэлээ зогсож байгаа. Та нар Чонгуйгийн аав байсан бол энэ үед яг юу хийх байсан бэ? Чонгуйгийн аав энэ өвгөнд 600 ёоныг өгөөд чи шинэ хүнжил гудас аваад сайхан амьдраарай гэж хэлээд яваад өгчихсөн. Тэгээ болоогүй цагдаад хандаагүй түнд хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой байтал бүр ямар ч гомдол гаргаагүй. За энэ үйлдэл нь олон хүмүүсийн уур бухимдлыг хүргэсэн. Төрсөн охиныг нь тэр олон жил тамлаж зовоогоод биеийг нь үнэлүүлээд хорж исэн хүнд мөнгө өгч үлдээгээд тэгээ ямар ч хуулийн хариуцлага хүлээлгээгүй нь үнэхээр ойлгомжгүй байсан. За ингээд аав, эгч, нэвтрүүлгийн багийнхныхаа хамтаар Чонгуй охин төрсөн гэрлүүг очсон байгаа. Төрсөн гэртээ ирээд ээжтэйгээ уулзж байгаа зураглал яг одоо телевизэн дээр харагдаж байна. За энэ үед аавынх нь үйлдэл нэвтрүүлгийн багийнхны анхаарлыг их татчихсан. За яасан бэ гэхээр Кайжи охиноосоо уучлалт гуйсаар л байсан гинэ. Уучлаарай, энэ бүхэн миний л буруу, би буруутай гэдээсэн. Тэгээ энэ үед нэвтрүүлгийн багийнхаа ааваас нь яг ямар учиртай юм бэ? Та яагаад байнга уучлалт гуйгаад байгаа юм бэ? Таны буруу гэж яг юу гэсэн утгатай юм бэ гэж асуухад би анх хүүтэй болохыг их хүсдэг байсан. Тэгэд анхны төрөлтөөрөө охин гараад дараагийн хүүхэд маань хүү байгаасаа гэж их хүсэж исэн чинь Чонгуй гараад ирсэн. Тэгэд нэг ёсондоо би түүнийг төрсөн цагаас нэхлээд голсон гэж ярьсан. Тэгээ бага багт нь түүнийг аав нэг зоддог байсан юм байна. Хүүчиг хатуужилтай болгоно гэд байнга дарамталдаг, зоддог, эрэгтэй хүүхдийн хувцас өмсөөлдөг, эрэгтэй хүүхдийн тоглоом авч өгдөг гэж л дээ. Тэгээ энэ их дарамтнаас болоод ааваасаа цухтаагаад ихэнх цагийг сургууль дээрээ хичээлээ хийж өнгөрөөдөг болсон юм байна. Тэгээ охин маань ангийнхаа болон сургуулийнхаа хамгийн шилдэг сурагч болоод зогсохгүй хятадын нэр хүндтэй шинжлэх ухааны сургуулиас урилга авсан. Гэхдээ энэ үед охиныг их сургууль сургах санхүү энэ гэр бүлд байгаагүй. Тэгсэн чинь аав нь их хэмжээний өр тавиад Чонгуйг сургуульд явуулах гэсэн юм байна. Тэгээ их сургуульд орсон эхний эдэн сар охин маань хичээлдээ яваад ямар ч асуудалгүйгээр цаг хугацаа өнгөрч исэн чинь яг 6 сарын дараа мөнгө хүлдэг хүмүүс өрөө төлөө гэд гинт гараад ирсэн. Сургууль дээр нь ч ирээд гэрээр нь ч ирж дарамтлаад охиныг маш хэцүү байдалд оруулсан юм байна. Тэгээ энэ үеэс эхлүүлээд охин маань ихэнх цагаар ажил хийгээд гэртээ ирэхээсээ ирэхгүй нэх болоод сургуулийн төлбөрийн зээлээ төлөх гээд ядаргаан дуртлаа ажиллаж гисэн гинэ. Тэгээд л нэг өдөр сургуу алгуулчихсан. Тэгээ энэ үеэс ухаан орсон аав ээж нь охиноо хайсан ч олж чадалгүй өнөөдрийг хүрсэн гэж ярьсан. Тэгээ энэ нэвтрүүлгийн төгсгөлд аав нь энэ бүхэн анханасаа л миний хайхрамжгүй охиндоо хамаг ачааг өөрүүлсэн арчаагүй зангаас болсон. Тэд тийм учраас хэн нэгнээс би буруу хайхыг хүсэхгүй байна. Шийтгэл хүлээх ёстой хүн нь бол би. Тэгээ одоо охиноо эрүүл болгоод өнгөрсөн хугацаанд өгч чадаагүй хайр халамжаа өгөөд сайхан амьдрнаа гэсэн үгээр нэвтрүүлгийг төгсгсөн байна. За тэгээд энэ нэвтрүүлэг цацагдсны дараагаас эхлүүлээд сонин сэтгүүлээр худал үнэн мэддэхгүй олон нийтлэлүүд цацагдсан. Ерөнхийдөө энэ нэвтрүүлэгт дурддагдаагүй хоёр зүйлийн талаар мэдээ нийцэгдэжсэн. За эхнийх нь юу байсан бэ гэхээр Чонгуй маань Нитянго гэдэг нөгөө өвгөнтэй амьдарч байх үедээ яг 27 настай байхдаа охин төрүүлж исэн гэсэн мэдээ байна. 2 сартай болж байхад нь нөгөө өвгөн чинь миний охин бишээ гэд тосгоныхоо нэг айлд зарж исэн гэсэн мэдээлэл байна. Хоёрдугаарт Чонгуйг анх аав нь мөнгө хүлэгчдэд зарж исэн гэсэн мэдээ байгаа. Тодруулах юм бол тэр үед аав нь нилээд өрөнд орсон байх үедээ өрөө цайруулахын тулд охиныгоо зарж исэн гинэ. Тэгээд хэрэг нь илчлэгдэх вэ гэж айсандаа гомдлохгүй гэсэн мэдээлэл өгсөн гэсэн ийм мэдээ байна. За ингээд энэ мэтчлэн бидний хөрш хятад улсад өнөөдрийг хүртэл хүний нэмэний гэмт хэрэг үргэлжилсэн хിവэрэ байгаа. Тэг яг одоогийн байдлаар хамгийн ихээр бүртгэгдэж байгаа төрөл нь хүн хулгайлж барьцаалах төрөл юм байна. Гудамж, сургууль, дэлгүүр гээд олон нийтийн газар хүүхдээ алдсан эцэг эхчүүдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсэн хിവэрэ байгаа. За яг одоо зурган дээр гарч байгаа эмэгтэй 10 жилийн турш 17 хүүхдийг хулгайлаад хөдөө тосгонд аваачиж зардаг байсан нь нотлогдоод шүүхээс ял сонссон байгаа. Тэгээ хамгийн амжигтай зүйл нь түүний хамгийн анхны хэрэг нь өөрийнхөө хүүхдийг зархаас эхэлжсэн гинэ. Тэгээ одоо Хятадын зарим нэгэн бага сургуулиуд яг хичээл таарах үед нь эцэг эх нь юм уу тусгай асран хамгаалагч нь л тэр хүүхдийг авч явах ёстой гэд үнэмлэхийг нь шалгаж хүүхдээ өгж явуулдаг тийм тусгай ажилтан хүртэл гаргасан байт юм байна. Тэгэд хүний 8-ны гэмт хэргийг нүднээс далд үргэлжилдэг юм байна гэж огт бодож болохгүй. Хятад улсад хүний 8-ны гэмт хэрэг нь онлайн орчинд хүртэл байдаг. За яг одоо дэлгэцэн дээр харагдаж байна.
Хүүхэд зарнаа гэсэн пост оруулахад авъя гэсэн сэтгэлдлүүд хэдэн зуугаараа байгаа. Үүгээр дуусахгүй хуурамчаар төрсний гэрчилгээ хийдэг, хүүхэд өргүүлсэн гэсэн баталгаа хийж өгдөг, бүр болоогүй гидсэн дотор байгаа хүүхдээ хүртэл гэрээ хийгээд зардаг хүмүүс олон байт юм байна. 100 мянган ён л байхад төрсний гэрчилгээг ямар ч асуудалгүйгээр гаргаж өгч чадна гинэ. Тэг хүний хүүхдийг битгий хэл өөрийнхөө хүүхдийг хүртэл зарсан хүмүүс шүүхээс олноороо ял сонсд юм байна. Зурган дээр харагдаж байгаа гэр бүлийн хоёр 6 жилийн хугацаанд өөрийн 4 хүүхдээ зарсан нотлогдсон гинэ. За нэг жишээг нь дурдахад 2018 онд төрсөн охиноо 25 мянган ёнд зараад тэгээ охин нь ахаад цаашаага дамлагдаад 40 мянган ёноор зарагдсан нотлогдсон гинэ. Тэг хятад улсад өрнөж байгаа хүний 8-1 гэмт хэргийг ярих юм бол өнөөдөр дуусахгүй. Хүүхэд хулгайлдаг, эргэтэнг нь авдаг, дамлаж зардаг, за аль эсвэл тахир дутуу олгоод гуйлгадаг гэд бидний хурш хятад улсад төсөөлөмгүй хүний 8-1 гэмт төргүүд өнөөдрийг хүртэл гарсан хэвээрэл байгаа. Тэг хятадууд өөрсдөө хүний 8 одоо ингээд багассан гэж үзчихсэн чинь тэг сүүлийн 3 жилийн хугацаанд эрс үсэж байгааг нь харуулсан нэвтрүүлгүүд олноороо тавигдчихж байгаа гинэ. За ингээд өнөөдрийнхөө нэвтрүүлгийг энэ хүрээд өндөрлүүлье. Миний бичлэгийг тухлан сууж таалан үздэг бүх хүмүүстээ баярлалаа. Миний бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дарж намайг дэмжээрэй. За энэ удаагийнхаа бичлэгийг энэ хүрээд өндөрлүүлье. Дараагийн бичлэгээр дахин уулзтлаа. Түр баяртай.